Сайн байцгаана уу? Трейлер хаус суугаас мэдчилж байна. Энэ 7 хоногийг манай сууг жүжигчин Тони Тодд энэ 7 хоног болгон зарлаж түүний урын сангаас үзэгч та бүхэндээ 2 киног сонгон хүргэхээр бэлдсэн. Мягмар гарагт Тони Тоддын Candyman киног хүргэсэн бол өнөөдөр түүний тоглосон Sushi Girl буюу Суши охин хэмээх 2012 оны гэмтэрэг триллер төрөл жанрын киног хүргэх гэж байна. Уг киноны найруулагчаар Karen Saxton ажилласан бол гол дүрүүдэд Тони Тодд, Марк Хамил, Кортни Палм нар тогложээ. Япон маягийн өсний засалттай кимоно өмссөн нэгэн залуухан Америк бүсгүй толны өмнө нүрээ будах бөгөөд түүн дээр нэгэн хүн ирж чихэнд ямар нэг зүйл шивнчгээд явах бол дараа нь тэр бүсгүй урт хонглоор алхасаар Япон хэв маягтай голдоо том ширээ бүхий нэгэн өрөөнд орж хувцас тайлж хайснаар кино эхэлнэ. Тэр бүсгүй тухайн Япон рестораны нүцгэн биен дээрээ суши тавиулан ширээн дээр хэвтдэг ажил хийдэг. Бүсгүй бөгөөд суши мастер түүний биен дээр суши бэлтгэн тавьж захиалга өгсөн зочдыг ирэхээс өмнө суши охинтой ширээг бэлдэх болно. Суши мастер түнд чи өөрийгөө үдшийн зоог гэдгээ бүү март. Энд юу ч харж сонссон бай. Зочдын нүд рүү ихцэлж битгий хар нэгч булчингаа бүү хөдлөг хэмээн хатуу захидаг. Дараа нь киноны гол дүрийн нэг болох Fish шоронгоос суллагдан гарах бөгөөд тэрээр алмаз эрдний хулгай дээрмийн хэрэгээр баригдан шоронд суугаад гарч байгаа нэг юм а. Судлагдсан даруйдаа эхнэрлүүгээ залгадагч цаадах нь юу ч ярилгүй утсаа таслана. Тэгээд түүнийг шоронгийн хаалгаар гарч ирэх үед мафийн хар машин хүлээгээд зогсож байх бөгөөд Fish-ийг суулгаад аваад явна. Fish эрх баригчдад тэрхүү дээрмийн хэргийг үйлдсэн хамсаатнуудынхаа талаар мөн хулгайлсан эрдний чулуунуудын талаар нэг ч үг дуугарч хэлээгүй ажээ. Тэгээд түүний гарч ирснийг тохиолдуулан алмаз эрднийг хаана нуусныг нь мэдэж улмаар олзоо тэгш хувааж авахын тулд дээрмийн бүлгийн толгойлогч Дюк өөрийнхөө баруун зүүн гар болсон олон жилийн өмнө тэрхүү дээрмийн хэргийг хамт үйлдсэн Crow, Max, Francis нарыг Япон рестораны VIP тусгай өрөөнд Fish-ийн хамт уран авчирч оройн зоог барихаар төлөвлөсөн байдаг. Мэдээж тэрхүү оройн зоог нь өнөөх киноны ихэнд гарсан бүсгүйн нүцгэн биен дээр тавьж бэлдсэн суши бүхий ширээ байх бөгөөд суши охин тэр үдшийн турш ширээн дээр ямар ч хөдөлгөөнгүй мөн дуу чимээ гаргалгүй байх ёстой юм а. Тэгээд ресторанд эхлээд Crow ирэх бөгөөд Дюкэд надаас илүү чамайг сайн мэдэх хүн байхгүй. Чи юу л сэдээд байна да гэж хэлээд өнөөх тусгай өрөөнд ороод суши охиныг харж ихэд сонирхох болно. Дараа нь өрөөнд Макс орж ирдэг. Тэрээр Крог энд юу хийж яваа юм хэмээн дургуутсаж түүнтэй үл тоомсорлсон байдлаар харьцдаг. Дюк тэр хоёрыг архиар дайлж Макс би ажил хэрэг ярихдаа архи уудаггүй гэхэд Дюк одоохондоо ажил хэрэг ярих болоогүй байна гэд түүнийг нэг татуулна. Удалгүй тэдэн дээр Фрэнсис орж ирнэ. Ингээд бүх зочид сугалсны дараа босс Дюк тэдэнд Fish-ийг сахилга баттай байсан учраас хугацаанаасаа өмнө судлагдсан. Одоо нааша ирж яваа гэдэг мэдээг дуулгаж бүгд баярлах болно. Харин Francis тиймэрхүү нууц дотоод асуудлаа энэ хүүхний хажууд ярих нь зүгээр үү гэж асуухад Duke зүгээр байлгүй л яах вэ гэж хэлж дуусаагүй байтал Fish орж ирдэг. Энэ бүхэн ямар учиртай юм гэж Fish-ийг асуухад Duke чамайг шоронгоос гарч эргэж ирснийг чинь тэмдэглэж байна шүү дээ гэд түүнд нэг хундагуулгаад бүгдийг нь ширээнд суухыг урина. Тэгээд Fish андынхаа 6 жилийн дараа торноос гарч ирсэн энэхүү баяр түүлийн явдлыг бүгдээрээ өнөөдөр Якуза нарын стилээр тэмдэглэнэ. Ширээний захаас эхлээд энгийн сашими зооглож эхлэх бол ширээний гол руу орох тусам зоог маань улам онцгой болж хамгийн сүүлд бүгдээрээ фугу загсыг бүсгүүн сэрэл мэдрэлийн цэгээс зооглох болно. Фугу бол хортой загас бөгөөд Японд үхэхээс айдаггүй хамгийн зоригтой эрчүүд л энэ загсыг зүрхэлж иддэг. Бүгдээрээ оройн зоогоо захаас нь эхлээд фугу хүртэл идэх болно гэж хэлнэ. Ингээд тэд савх барин зоогондоо орох бол савх хэрглэж чаддаггүй Макс уурандаа шууд Fish руу агсарч миний мөнгө хаана байна гэхэд Fish надад ямар ч мөнгө байхгүй хэмээн хариулна. Харин Дюк зүгээр л урдах хоолоо идцгээ. 6 жилийн өмнөх явдлын талаар ярилцаж амжих бүхэл бүтэн шүн биднийг хүлээж байна гэдэг. Гэвч Fisher шууд л надад та нарын яриад байгаа тэр зүйл чинь байхгүй.
Би нэг ч үг ган хийлгүй шоронд суугаад гарч ирсэн. Одоо зүгээр л гэртээ харихыг хүсэж байна. Харин хэрвээ энэ миний сүүлчийн зоог юм бол шууд ажилдаа орцгоё гэхэд Дюк гараараа ширээ шааж авч уурлан "За яах вэ? Чиний хүслээр болог" гин. Тэд Фишээс эрдний чулуунууд хаана байна гэж асуухад Фиш "Би мэдэхгүй. Цагдаа нар л авсан. Эсвэл та нарын аль нэг ч нь л хинт чилэлгүй ганцаараа авчихаа биз" гэж тэднийг өөрсдийг нь буруутгахад Дюк "Одоо хангалттай. Би чамаас сүүлчийн удаа асууя. Үннээ хэлбэл чи өөрийнхөө хувийг авах болно" гэхэд Фиш "Би мэдэхгүй" гэж хариулдаг. Тэгээд түүнийг яриулах арга хэмжээ рүү орох болно. Ресторанд одоо цагт өрнөж байгаа энэ үйл явдалтай зэрэгцээд 6 жилийн өмнөх тэрхүү дээрмийн үе мөн дундуур нь гарах ба нэгэн жолооч залуутай нийлээд тэрхүү дээрмийг 6 хүн хамтран хийсэн байдаг. Харин ресторанд нөгөөдөл Фишийг модон сандалд хүлээд түүнийг яриулахын тулд Макс Кроу хоёр нэг нэгээрээ ээлжлэн зодож тамлан зовоож эхэлнэ. Дюк Фрэнсисийг оролц гэхэд Фрэнсис "Би үүнд чин оролцохгүй" гэд татгалзна. Ингээд буцаад өмнөх дээрмийн үйл явдал руу шилжиж эрдний чулуунууд байгаа газарт дээрэмчид фургон машинтай очиж тентхийн 2 хамгаалагчийг алаад дотогш ортол алмазны мэрэгжилтэн дүүрэн чулуудаа цүнхийг гартаа гавлсан байх болно. Дээрэмчид үг дуугүй түүний гарыг тастаж тасархаа гартаа гавтаа цүнхийг Фиш аваад гарсан байдаг. Харин ресторанд тамлуулж өвчнөө даалгүй ухаан алдсан Фишийг Кроу сэрэх ба үргэлжлээд Макс түүнийг тамалж эхэлнэ. Дараа нь Кроугийн ээлж болж тэр Фишийн нэг шүдийг суг татдаг. Яг тэр үед Фрэнсис бие засахаар босч явах бөгөөд тэрээр биедээ чагнах төхөөрөмж зүүсэн байдаг. Кроу ахин нэг шүд суглах бол дээрмийн үеэр улаан гэрлээр хурдтай гарч явсан тэдний фургоныг нэг машин хажуугаас нь мөргөж онхолдуулсан үйл явдал гарна. Гэтэл Максийн уур бухимдал дээд зэгтээ хүрч Фишийг цохиж унгаад үхтлэн зодож түүнийг хөнөөдөг. Дюк Максыг болиулж Фишээс холдуулах бол Кроу Фишийг үхэхээс өмнө ямар нэг зүйл хэлүүлэх гэж оролдогч тэр амьсгал хураасан байх болно. Буцаад дээрмийн үе рүү очих бөгөөд тэдний фургоныг санаандгүй мөргөссөн машины жолооч сандран тэдэн дээр гүйж очоод тусламж дуудах тухай хэлтэл Дюк тэрхүү жолоочийг шууд буудан хороодог. Гэтэл цагдаагийн машинуудын дууд дохио алсаас сонсогдож дээрэмчид түргэн зүгтаах шаардлагатай болдог бөгөөд ослын үеэр фургоны жолооч өгсөн байдаг. Дюк Фишт чулуутай цүнхээ аваад хурдан эргэж дуудан Фиш цүнхийг аваад нөгөө хэдийнхээ араас гүйнэ. Ресторанд Макс, Кроу, Дюк 3 Фишийн үхэлдэхийн буруутай талаар хоорондоо маргалдаж эхэлнэ. Маргааны дундуур Фрэнсис буцаж ирээд тэндээс явахыг хүснэ. Тэрээр өнөө оройны энэ уулзалтыг тэднийг бүгдийг нь хороож өөртөөгөө холбоотой ямар ч гэрч үлдээхгүй тулд урьдчилан төлөвлөж зохион байгуулсан хэмээн Дюкийг буруутгадаг. Хариуд нь Дюк Фрэнсисийг цагдаа нарын гар хөл болсон тэднийг тагнахаар энд ирсэн хэмээн буруутгана. Тэгээд бүгд Фрэнсисийг чагнах төхөөрөмж зүгээгүй гэдгээ баталж цамцаа тайлахыг шаардах бол Фрэнсис Дюкийг элдвэр доромжилж Максыг үгээр идэн өдөх болно. Бие барьж чаддаггүй Макс ахаад л хяналтаа алдаж Фрэнсис рүү дайрч цамцыг нь уртал ямар ч чагнах төхөөрөмж байдаггүй. Гисэн хэдий ч Дюк Фрэнсисийг буудан хороох болно. Тэгээд тэр гурав цаашаа яахаа мэдэхгүй ахин маргалдаж хэрэлдэх ба Макс, Кроу хоёр эцэст нь бие биерүүгээ буу шагаан буудалцах болно. Макс шууд өөхөх бол Макс буудуулж шархтсан Кроуг Дюк буудан хороодог. Ингээд ганцаараа амьд үлдсэн Дюк энэ бүх хугацаанд нэг ч дуу чимээ гаргалгүй, нэг ч хөдөлгөөн хийлгүй ширээн дээр хөвтөж байсан сүүши охин дээр эргэж очиод түүнд би эрдний чулуунуудаа хаана байгааг олж мэдэж чадаагүй нь харамсалтайч чи миний тайтгарлын шагнал болох болно гэж хэлдэг. Тэгээд Дюк киноны эхэнд өөрөө ярьж байсан хортоо гэгдэх фүгү загсыг бүсгүйн биен дээрээс авч идтэл хамаг биеийг хөшиж хөдөлж чадхаа болох болно. Бүсгүй босч суугаад түүнд фүгү загсны хорыг зориуд ялгалгүйгээр бэлдсэнийг хэлнэ. Тэгээд өмнөх үйл явдал руу буцаж очих бөгөөд дээрэмчдийн фургоныг мөргөссөн машин дотор тэрхүү бүсгүй сууж явсан болж таардаг. Дюкэд буудуулж өгсөн машины жолооч бүсгүйн эр нөхөр байсан ба
Ослын газар цагдаа нарыг ирэхээс өмнө бүсгүй фургоны доор асгарсан эрдний чулуунуудыг олсон байдаг. Фиш сандарч чулуутай цүнхийг зулгааж татахдаа урж чулуунуудыг асгасан байсныг бүсгүй олж цагдаа нарт мэдэгдэлгүй авсан байдаг ба өнгөрсөн хугацаанд тэр бүх чулууг борлуулж олсон мөнгөөрөө нөхрийнхөө өшөөг авч эр нөхрийг нь хороосон дээрэмчдийг бүгдийг нэг дор цуглуулan хороох төлөвлөгөөг бодож боловсруулж Япон рестораны эзэн мастер тогоочд мөнгө төлж энэ шөнийн уулзалтын үеэр ширээн дээр өөрөө хөвтөн биен дээрээ хортоо загас тавиулахаар зохион байгуулсан байдаг. Тэгээд бүсгүй өшөө авах үнэхээр таатай байна гэж хэлээд Дюкийг буудан хороох болно. Бүсгүйг ресторанаас гарч явах үед рестораны гадаа Фрэнсис чагнах төхөөрөмж зүүлгэн оруулсан цагдаа нарыг аль хэдийн хороож машинтаа нь шатаах гэж байх бөгөөд өнөөх Япон мастер тоогооч түүнийг машиндаа суулган гэрт нь хүргэж өгөхөөр хөдөлснөөр кино өндөрлөнө. Киноны талаарх сонирхолтой баримтуудыг дурдъя. Анх Суши охин кинонд олонний танил болж амжаагүй жүжигчдийг тоглуулж бага зардлаар хийх гэж байсан байна. Уг киноны зураг авалт 17 өдрийн дотор явагдсан бөгөөд анх Лос Анжелесийн алдарт TCL хятад кино театрт нээж богино хугацаанд гарган дараагаар нь хэд хэдэн кино фестивальд оролцуулсны дараа шууд DVD-гээр худалдаанд гаргаж байжээ. Жүжигчин Тони Тодд кинонд Дюкийн дүрийг бүтээхээс гадна энэ киноны продюсерээр давхар ажилласан байна. Киноны Кроугийн дүрд тоглосон жүжигчин Марк Хамил уг дүрд тоглохын тулд анхандаа үсээ хусаж сахал тавих гэж байсан ажээ. Марк Хамил оддын дан киноны Люк Скайуокерийн дүрээрээ олон танигдсан жүжигчин билээ. Жүжигчин Ноа Хэтэвэйг Фишийн дүрд Facebook-ээр сонгон шалгаруулж авч байсан байна. Мөн тэрээр 1994 оноос хойш анх удаага бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон нь энэхүү Суши охин кино байсан юм а. Уг киноны туслах дүрүүдэд Холливуудын экшн киноны одууд болох Майкл Бин, Джефф Фейхи, Дэнни Трехо, мөн Японы экшн киноны мастеруудын нэг болох Сони Чиба зэрэг томоохон жүжигчид тоглосон байна. Киноны гол дүр болох Суши охины сонгон шалгаруулалтанд анхандаа маш олон насан туршидтын киноны жүжигчдийг туршиж үзсэн ч эцэстээ киноны продюсерүүд жүжигчин Кортни Палмыг сонгож байжээ. Эхлээд Кортни Палм өөрийнхөө дүрийг бүтэн нүцгэн байна гэдгийг мэдээгүй бөгөөд тэрээр шалгаруулалтанд нийтдээ 3 удаа орж сүүлийн 3 дахь шалгаруулалтан дээр түүнээс киноны зураг авалтын турш нүцгэн тоглож чадах уу гэж асуухад Кортни Палм энэ дүр маш их таалагдж байгаа. Энэ дүрийг авахыг үнэн голоосоо хүсэж байгаа учраас надад ямар ч асуудал байхгүй хэмээн зөвшөөрч байжээ. Хэдийгээр энэ дүр Кортни Палмын дэлгэцэн бүтээсэн анхны дүр биш боловч уг киноны эхэнд түүнийг интродюсин буюу дэлгэцний анх удаа тоглож байгаагаар танилцуулдаг. Мөн киноны гол дүр болох Суши охин киноны сүүлийн 15 минут хүртэл огт ярьдаггүй. Нё Тай Мори хэмээх Японы энэхүү нүцгэн эмэгтэй биен дээрээс суши зоглох явдал нь Японы түүхийн Эдогийн он тооллоос эхэлтэй бөгөөд орчин үеийн Япон улсад 1960-ад оноос эхлэн халуун аршаатай газруудын хоолны газарт үйлчлүүлэгчдийг татах зорилгоор ихэд дэлгэрч байсан байна. Харин дэлхийн маш олон улс оронд үүнийг хуулиар хоригдсан байдаг юм. Энэхүү манай сууг саяхан таалалд өгсөн жүжигчин Тони Тодд хүндэтгэл үзүүлж түүний урын сангаас 2 киног сонгоо авч та бүхэндээ энэ 7 хоногт бэлдэн хүргэлээ. Харин эх 7 хоногт суугийнхаа үзэгчдэдтэй 2 шинэ триллер жанрын киног хүргэхээр сонгоод байна. Эх 7 хоногт 2024 оны 2 шинэ киногоор уулзъя. Биднийг дэмжиж лайк, шеэр, subscribe товчийг харамгүй дараарай. Хүлээн авч үзсэнд баярлалаа. Баяртай.